бидний өдөр тутмын амьдралд интернет орчин салшгүй нэгэн хэсэг болсон. Мэдээллийг хормын дотор олж авах, бусадтай холбогдох, цаашлаад уран бүтээлчдийн ажлыг дэлхийд дахинд хүргэх зэрэг олон боломжийг интернет бидэнд олгож байна. Гэвч энэ өргөн удам хязгааргүй ертөнцид сайн муу мэдээлэл зэрэгцээ оршиж байдаг нь нууц биш. Ялангуяа айдас төрөлмж хүүд сөргөн зураг бичлэгүүд олон хүний анхаарлыг татдаг. Ийм төрлийн зургуудаас хамгийн алдартай, хамгийн их олон танигдсан нэг юм бол яхаарахгүй Тревор Хендерсон юм. Та түүний бүтээлүүдийг интернет орчинд, ялангуяа сошиал медиагаар хаанигтай харж байсан баг. Хит бодит мэд зурагт эвгүй чихэд сөргөн дүрс нэмж, яг л бодит мэд мэдэн төрүүлдэг бүтээлүүд нь олон хүний сонирхлыг татдаг. Тревор Хендерсон бол Канадын зураач, зохиолч бөгөөд аимшиг уран бүтээлээрээ дэлхийд нийт гарсан нэг юм. Тревор Хендерсон 1986 оны 4-р сарын 11-нд Канадын Онтарио мужид төрсөн. Түүний бага нас уран сэтгэмж төсөөлөөр дөрөв өнгөрсөн бөгөөд тэр бага наснаас л аимшиг уран зохиол, кино урлагт татагдаж эхэлжээ. Түүний бүтээл сэтгэлгээ, ялангуяа аимшигын зүйл татагдах эхлэл нь түүний ааваас холбоотой. Аав нь аимшиг кинод маш дуртай нэгэн байсан бөгөөд гэрт нь VHS касет бүхий хуучны аимшиг кинонууд дүүрэн байжээ. Тревор тэдгээр кинонуудыг харж өсснөөр аимшигын урлаг тайртай болсон бөгөөд айцаа даван тулж бүр түүнийгээ уран бүтээл болгож сурах эхлэл нь энэ байлаа. Тэрээр баг багасаа л зураг дуртай, хичээл дээрч, гэртээж байнга өөрийн төсөөлөөр янз бүрийн мангас, ер бусын дөрүүдийг зурдаг байсан. Зарим үед түүний зурсан зүйлсийг багш нар эвгүй, аимшигтай гэж үзэж байсан ч Тревор үргэлжлүүлэн зурх хүсэлтэй байжээ. Хүүхэд байхасаа л аимшигын уран зөгнөл зохиол унших дуртай байсан бөгөөд H.P. Lovecraft, Stephen King мөн хүүхдийн аимшигын номоороо алдартай R.L. Stine-ийн бүтээлүүдийг шимтэн уншдаг байв. Эдгээр зохиолчдын хэм маяг сэтгэл зүйн гүн мэдрэмж Треворийн уран сэтгэмжинд гүн нөлөө үзүүлсэн. Түүний бага насны энэ сонирхол нь цаашид мэргэжлийн уран бүтээж болох замыг нь тодорхойлсон. Тревор Канадын урлаг дизайны коллежид уран зураг, дизайны чиглэлээс оролцож 2010 онд төгссөн. Үүнээс хойш тэрээр өөрийн бүтээлийг интернетээр хуваалцаж олон мянган дагагчтай болж дэлхийд даяар танигдсан юм. Одоо харин түүний бүтээлүүдийг дуртацгаая. Түүний хамгийн алдартай дүр бол мэдээ сайн хит юм. Энэ амтан 2018 онд анх гарч ирээд интернет ертөнцийг жинхэнэ утгаараа шуугуулж байсан. Мөн Cartoon Cat, Longhorse зэрэг дүрүүд ч мөн адил алдартай бөгөөд интернетийн криптид соёлыг төлөөлж чадсан юм. Тэр эдгээр дүрүүдийг зүгээр нэг хийсвэр зураг болгон бүтээдгүй. Бүгдд нь түүх, утга агуулга, домог мэд утга шингээсэн байдгаараа алдартай юм. 12 м орчим өндөртэй. Хүний бие мэд хэлбэртэй болж толгой оронд чанга ярьж байрлсан. Хүн амтны дуу хоолой, дохой зэрэг чимээ гаргаж хүмүүсийг хуурдаг. Хойд зэлүүд газар гарч ирдэг. Треворийн Instagram хуудасаар анх нийтлэгдэж дараа нь видео тоглоом, YouTube бичлэгүүдээр дэлгэрсэн. Айцыг зөвхөн гадаад төрхөөр бус чимээ орчны мэдрэмжээр төрүүлдэг дүр юм. Cartoon Cat хар өмгийн мууршиг дүртэй, буян хатан, хүн дүрстэй, асар аимшигтай, инээнсгэлтэй. 1930-ад оны хүүхдийн киноны дүртэй төстэй, гинти хурдтай хөдөлгөөн, айц төрүүлэн хөдөлгөөнтэй. Өөрийн дүр төрхийг өөрчилж чаддаг. Innocent Look-ийн хоррор буюу анх харахад хөвгөлтэй мэт боловч гүн айц төрүүлдэг дүрийн төлөөлөл юм. Longhorse ясархах морин толгойтой, маш урт хүзүүттэй. Хүмүүст муу зүйл болохоос өмнө анхааруулга өгдөг. Аимшигтай харагддагч эерэг дүр. Ямар ч чимээгүй агаарт явж чаддаг. Айц төрүүлдэггүйч гүн сэтгэл хөдлөл өгдөг дүр юм. Треворийн урдаа барьдаг бүтээлүүдийн бамбаа дүр гэж хэлж болно. Үүнээс гадна маш сонирхолтой олон дүрүүд байдаг. Треворийн бүтээлүүд Instagram, Twitter, Reddit гэх мэт платформ дээр дамжин тархаж өөрийн гэсэн фэндомтой болж чадсан юм. Зарим бүтээл нь видео тоглоом болж бусад уран бүтээлчид, кино бүтээгчид урам зориг өгч чадсан. Түүний бүтээлүүдээр маш олон аимшигын тоглоомнууд бий болсон. Дурдаад байвал дуусахгүй бах. Маш олон official болон fan-made тоглоомнууд байдаг. Довчхон дурдах юм бол би танд энэ хэсгээр харуулъя. Тревор Хендерсон бол зүгээр нэг зураач биш. Тэр бол айдас, төсөөлийн уран сайхны төвшөнд хүргэсэн гайхалтай уран бүтээлч. Түүний бүтээлүүд бидний айцыг хөдөлгдөгч, яг л урлагийн бүтээл шиг заримдаа сэтгэл татна. Хэрвээ та одоогоор түүний бүтээлийг үзээгүй байгаа бол Instagram дээрх хуудсыг нэг харж үзхийг зөвлөж байна. Магадгүй тэр танд ч гэсэн нэг шин төрлийн мэдрэмж төрүүлж чадах юм билүү.